баярлалаа. Өнөөдрийнхөө Тань бацхан уу та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Намайг Нэнхэн Цэцэг гэдэг. Би зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн уур амьсгал хүлэмжийн хийн судлаач. Одоогоор болохоор би Монгол орны хүлэрт газрыг нөхөн сэргээж нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэхийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээндээ болохоор хүлэрт газар, хүлэмжийн хий, мөн цэвэгтэй холбоотой судалгааны ажлуудыг гүйцэтгэдэг. Тэгэхээр өнөөдөр та бүхэн зориулаад би хүлэрт газарт хүлэмжийн хийг хэрхэн хэмждэг вэ гэсэн илтгэлийг бэлдсэн байгаа. Тэгээд илтгэлтэй бүгдийг харъя. Тэгэхээр та бүхнээс асуумаарай. За хүлэмжийн хий гэж юу вэ? Араа өргөв. Хариулж өгнө. Оролцогчдоос хүлэмжийн хийтэй холбоотой өөрсдийнхөө мэдээллийг хуваалцаарай. За чатан дээр бас хариултууд ирсэн байна тийм. за уянга гараа өрсөн байна. За Арай минь. За хүлэмжийн хийн дээр болохоор нөгөө нэг дэлхийн дулаарлыг үүсгэж буй хийнүүд болох нүүрс хүчлийн хий, тэгээд нөгөө метан, азотын хийнүүд ордог байгаа. яг яагаад дулаарлаад байгаа вэ? Нөгөө нэг дэлхийгээс гарах ёстой дулааныг ингээд тэр нөгөө нэг химийн бодисууд нь дулаан барьдаг болохоор дэлхийн нөгөө температурыг нэмэгдүүлээд байдаг гэж хичээл дээр өсөжсэн. За зүйтэй. Тэгэхээр хүлэмжийн бас энэ ундрах гэд хариулт илгээсэн байна. За тэгэхээр ер нь бол бүх хариултууд зөв байгаа. Бид нар сүүлийн үед болохоор уур амьсгалын өөрчлөлт хүлэмжийн хийтэй маш олон мэдээллүүд хичээлүүд дээр орж байгаа. За тэгвэл дахиад надад нэг асуулт байна. За энэ агаар мандалтайгаа бүх хүлэмжийн хийг аваа хайчвал юу болох вэ? Энэ хүлэмжийн хий бид нарт яг хэрэгтэй юу? Уянга бол iPhone 2 гараа өрсөн байна. iPhone нь Хэрвээ нөгөө хүлэмжийн тодорхой хэмжээнд байх нь бол зохистой. Жишээлбэл нүүрс хүчлийн хий гэхтэл тэндээс ургамал нүүрс хүчлийн хийг аваад хүчил дөрвөх ялгарч байгаа шүү дээ. Тийм болохоор тодорхой хэмжээнд яг нөгөө нормал хэмжээнд байх нь бол зөв байхаа. Жишээ нь азот гэхтэл нөгөө азотын эргэлт байгаа юм болов гэж бодож байна. За тэгэхээр хариулт өгсөн хүн болгонд баярлалаа. Тэгэхээр хүлэмжийн хийг яг тодорхойлтыг авч үзэх юм бол хүлэмжийн хий нь болохоор дэлхийн агаар мандлын дулааныг шингээж дахин цацруулах замаар дэлхийн дулааны тэнцвэрийг зохицуулдаг гол хий байгаа. Энэ хий дэлхийн гадаргуугаас ялгарх урт долгионд дулааны цацрагийг шингээж агаар мандал хадгалаад тэрийг буцаад газрын гадаргуу ойлгодог. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр илүү их дулаарлыг бий болгож байна гэсэн үг байгаа. За энд болохоор энэ слайдн дээр болохоор байгалийн болон хүний нөлөөтэй хүлэмжийн хийн ялгарлыг дүрсэлж үзүүлсэн байна. За түрүүн тайлбарсанчлан за хүлэмжийн хий хэрвээ байхгүй бол дэлхийн дундаж температур ойролцоогоор хасах 18 градус буюу дэлхийн өнөөгийнхоос маш хүйтэн мөсцөн төлөвтэй байх байсан. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг амьтан орших биологийн олон янз бүр байдал ургамал ургахад болохоор тодорхой хэмжээнд маш хүйтэн учраас тэр боломжуудыг бууруулах байсан гэсэн. Тэгэхээр сүүлийн үеийн бас нөгөө мэдээгээр аявих явж байгаа хүлэмжийн хийг агаараас шүүж аваад багасгая аль эсвэл ингээ бууруулъя ч юм уу тий. Энэ маань ерөөсөө байгаль дээр байх ёстой. Гэхдээ нөгөө тэнцвэртэй яг байгалийн аясаараа энэ бид нарын амьдарч байгаа орчныг дулаан байлгах гол үндсэн хий учраас та нар бас дараа санаж явна. Хүлэмжийн хий бол биднэрт хэрэгтэй. Энэ хий бол муу хий биш. Агаар мандал агарын бохирдол гэдэгтэй адилхан муу хий биш. Биднэрт ямар ч сөрөг нөлөөгүй. Харин энэ маань яагаад вэ гэхээр сүүлийн жилүүдэд хүний нөлөөтэйгээр маш их хүний үйл ажиллагаанаас болоод ялгараад байгаа. Энэ ялгарл маань өөрөө хэлбэл нөгөө нэг тэнцвэртэй байсан байдлаас нь хит ихсгээд илүү их дулаарлыг бий болгож байгаа гэсэн үг байнамаа.
За тэгэхээр бүгдээрээ усны эргэлт гэж мэднэ тийм ээ. За ус хэрхэн эргэдэг тухай энэ графикийг хараад тайлбарлаад өгөх юм байна уу? Усны эргэлтийн тухай. Зөвхөн нөгөө энэ зураг харж байгаа л уу? Гүг өөрийнхөө бодлоор бас тайлбарлаж болно. За. Усны эргэлт болохоор зүгээр аюу цөөхөөр тайлбарлах юм бол гадрын гадарга дээрх ус нь хий төлөв шилжээд тэндээсээ агаар мандалт үүл болж хувраад тэндээсээ нөгөө нэг конденсатлагдаад бороо болж буцах буцаад гадартай бох юм болоо. За зүйтэй. Тэгэхээр ер нь бол бид нэр ингээ усны эргэлт гэхээр ингээ төсөөлөлтөд буугаад байгаа байхгүй. За ус маань юу ч гэсэн ингээ ууршаад үйл болоод хурд унц болоод газрын гадрыг циклик болгоод одоо гол мөрөн нуурыг одоо тэтгэгч юм энэ процессыг ойлгодог. Гэхдээ яг нөгөө хүлэмжийн хий гэхээр бас өөрийн гэсэн эргэлттэй байдаг. За энд болохоор яг голлох хий болох одоо нүүрс төрөвч метан азотын эсэл ингээ харагдаж байгаа. Энэ маань болохоор байгаль дээр хоршдог. Одоо бидний мэд дээр бол ингээ агаар мандалтаж байна, хөрсөндөж байна. Харин бид нар маань болохоор ингээд шилжээд байнгын ингээ хөдөлгөөнтэй байж идэг байгаа. За тэгэхээр өнөөдөр би болохоор яг эдгээр хийнээс болохоор CO2 дээр буюу карбонтой холбоотой танилцуулгуудыг хийгээд явна. Тэгэхээр яг энэ график дээрээ санаа дараа нь нөгөө хүлэмжийн хиттэй холбоотой судалгаатай яг уялдаад явах учраас за одоо ингээд эндээс харах юм бол бид нар за миний лазер харагдаж байна уу тий? За агаар мандалт бол хүлэмжийн хий маань энд байгаа. За хөрсөнд байгаа, бусанд байгаа. Тэгээд хий хэлбэртэйгээр ингээд шилжээд тойрог хэлбэртэй явж байгааз. Тэгэх юм бол хамгийн их хүлэмжийн хий аль эсвэл карбон маань хаана агуулдаг вэ гэсэн судалгаанууд хийгдсэн байдаг. За эндээс авч үзэх юм бол одоо бидний мэдих хөрсөнд маань болохоор 2500 гигатон хэмжээний карбоныг агуулдаг. Агаар мандалт 800, ургамал болон амьтан ердөө 560 гигатон одоо карбоныг агуулдаг байгаа. Тэгэхээр одоо энэ агуулмж маань болохоор хэрвээ ингээд газар бүхөвчийн хувьд ч юм ингээд ургамлын төрөл зүйлийн хувьд аваад үзэхээр хамгийн их агуулмжтай газар нь одоо Финланд буюу чиг намархаг газар мөн Питланд буюу бас одоо хүлэрт газрууд ингээд орж байгаа гэсэн. За яагаад энэ газрууд хамгийн их хэмжээний карбоныг агуулдаг тухай удахгүй тайлбарлана. За ингээд харах юм бол одоо дэлхийд даяар эдгээр одоо газар бүхөвчийн ангиллыг авч үзээд за бүлэрт газар бол маш чухал юм байна. Энэ газар дэлхий дээр маш бага одоо талбайг эзэлдэг. Үүнийг хамгаалах ёстой, дорой талаас сэргийлэх ёстой, үүнийг судлах ёстой гэдэг дэлхийд даяар маш их эрчимтэй сүүлийн 20 жилийн судалгаанууд хийгдэж байгаа. Энийн үндсэн дээр бас ингээд бүлэрт газрын зураглалууд хийгдсэн байдаг. За эндээс ингээ харах юм бол манай Монголын харагдсан тийм ээ. Хүлэмжийн ялгарлаараа маш өндөрт ордог. Аазтай болохоор манай Монгол улсын хүлэрт газрын талбай маань 4-т ордог. Нийт 2.7 сая га талбайг одоо эзэлхүйц маш их хэмжээний хүлэрт газартай байгаа гэсэн. За тэгээд хүлэрт газар маань өөрөө хүлэмжийн хийг ер нь бол тэр тусмаа карбоныг стор буюу ингээд нөөцлөх чадвартай. Гэхдээ байгалийн аясаараа байсан тохиолдолд нөөцлөх чадвартай. Харин дороод бусдаад үгүй болох юм бол эргээд агаар мандал руу одоо ялгаруулж эхэлдэг байгаа. За дэлхий дээр ер нь бол ингээд алтралт орсон хүлэрт газраас ойролцоогоор 2 сая тонн CO2 эквивалент болохоор жил бүр ялгардаг гэсэн энэ судалгаанууд хийгдсэн байдаг байгаа. Харин манай Монгол яг энэ бүх орнууд хүлэртэй газартай орнуудаас ер нь бол ялгарлын хэмжээгээр нэлээд дээвэр ордог, 4-т ордог. Тийм учраас бас Монгол оронд энэ судалгаанууд хийгдэх болсон байгаа. За тэгэхээр оролцогчдоос дараагийн асуултаа асууя. За хүлэрт газар, хүлэрт намаг гэж юу вэ? За энэ ол зундах сүүлийн асуултанд өнгөрсөн асуултанд хариулах гэсэн үү? Эсвэл одоо асуултанд хариулах уу? Хоёр хариулт авчий тийм ээ? За тийм. Оюун талаас сая гараа өргөцөн.
Тэ яг хальт орж ирээ гарчлаа гэхгүй юу. За хүлэрт газар гэхлээр нөгөө айгүй хийм чигтэй газар одоо ингээ ургамал ингээд ургадаг байжгаад тэгээд тэр ургамал нь ингээд нөгөө нэг юу яагаад ялцраад гэх юм уу ингээд нөгөө biodegradable болоод ингээд нэг юм одоо тэр нөгөө нэг юм устай чигтэй газар маань ингээд ус нь ингээд багасаад ирэнгүүт энэ нь ингээд миний ойлгосноор бол улирлын шинж чанартай ч үж болно эсвэл бүр яг ингээд жинхнээсээ устай байсан газар маань ингээд ус нь ингээд багасаад ирэнгүүт тэнд ингээд байсан дээр нь байсан ургамлууд нь ингээд үхээд нэг юм органик юм юу үүсгээд давхраг гэх юм уу хамгийн дээдлэлт нь үүсгээд тэр нь ингээд одоо хүлэрт газар гэж хэлээд байгаа гэж ойлгоод байгаа. За баярлалаа. Олз өндрөх хариулаарай. Сайн байна уу? Сайн байна уу? Орой минь хүлэрт намд гэх нь болохоор нөгөө газрын хөрс чулуулаг эсвэл шавар түүнээс дэш 2 жилээс дэш дараалан хөлдөө хэвээр байдаг давхрыг хэлдэг байхгүй юу? За. Тэгээ хүлэрт намг нь болохоор хөвчлэн болохоор хойд мөсөн далайн орчим гэсгээр тэгээд нөгөө Сибирь, Алиска, Канада өндөр уулын мөсөд л байдаг гэж бодож. Монголд байгаа юу? Монголд байдаг. Хаагур байгаа бол. Монголд бол нэг хөвсгөлийн тэргээр л байгаа. За. Өөр хариулах хүн байна уу? За. Тэгэхээр хүлэрт газар гэдэг маань маш чухал экосистем. За сая ярьсанчлан нөгөө дэлхийд агуулгадах карбоны хэмжээгээр хамгийн их баялаг тийм газар байгаа. Энтэй холбоотой бид нарт мэдээлэл 10 жил ерөөсөд байдаггүй. Одоо нэгс нөө одоо байгаль орчны хичээл, газар зүйн хичээл тийм эдгээр хичээлүүдэд хүлэрт болон цэвдэхтэй холбоотой мэдээлэл байдаггүй. За тэгвэл бүгдээрээ хүлэр гэж юу вэ гэдгийг танилцъя. Сая болохоор цэвдэхтэй андуураад хэлсэн шүү. Хоол зөндрхаа. Цэвдэг нь болохоор 2 буюу түүнээс дээшжил тэг градус орших хөлдөө хөрс чулуулыг хэлдэг. Хүлэр гэдэг маань болохоор энэ харагдаж байна. За ерөнхийдөө одоо яалтарт ороогүй биологийн материалууд тэр тусмаа энэхүү хүлэр маань болохоор яаж бүрддэг вэ гэхээр газрын одоо доорх биомасс буюу ургамлын үхсэн одоо ургамал тэгээд мод болон бусад зүйлүүдээс ингээд бүрддэг. Хамгийн гол онцлог нь нөгөө эхний хүний хариулснаар болохоор чиглэг нөхцөл бүрддэг. Тийм одоо тусгай ингээд прог гэж хэлж болно. За хэрвээ ингээд бид нар хөрсний төсөлт хийгээд хөрсөө ингээд бариад үзлээ. Түүнд агуулгадах органик карбоныг тодорхойллоо гэж үзсэн бол за нэг 10 хамгийн ихтэй 20% органик карбонтай гардаг. Харин хүлрийг болохоор ингээд яг дээж аваад хэмжээд үзээд болохоор 50-аас илүү хувийн органик карбон. За Монгол оронд бол 30-аас дээш хувийн органик карбоны агуулмжтай ийм хүлрүүд байдаг. Та нар одоо энэ болохоор хүлэр байгаа хгүй юу? Энэ дээжийг бид нар яаж авдаг вэ гэхээр талхны утгаар авдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нөгөө талхны утгаар зүсэж болдог хөрс гэж ойлгож чадна гэсэн. Их сонирхолтой. Тэгээ газар дээр нь очиод барьж үзээд, үнэрлэж үзээд, зарим судлаач нар бүр амталж үздэг учраас их одоо ер нь бол маш чухал юм зүйл байгаа. За тэгэхээр яг энэ зүсээд авсан энэ хэсгийг бид нар хатаавал маш хөнгөн болчдөг. Ойролцоогоор 1 грамм хүлэрийг усан дотор хийлээ гэж бодоход 1000 грамм орчим усыг өөртөө шингээд. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүлэр маань одоо тухайн чиглэг орчныг бүрдүүлдэг, чигийг өөртөө хадгалдаг хамгийн одоо гол одоо прог гэж тайлбарлаж болно. За тэгээ одоо энэ доотолд харагдж байгаатай адилхан энд хөрс харагдаж байна, ус байна. Тогтмол урт хугацаанд чиглэг байгаа газар бүрэлдэх боломжтой. За энэ маань яаж бүрэлдэг вэ гэхээр одоо энэ устай чигтэй газар ургамал маань одоо үхсэн маань болохоор ингээд давхарлагдаад яваад юм гэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө түрүүн тайлбарсантай адилхан ялзралт ороогүй эсвэл хагас задралт орсон тийм биологийн материалуудыг хэлнэ. Гэхдээ одоо энд бид нарын харж байгаа дээж болохоор ойролцоогоор 19 см ийм хүлрийн төсөлт байгаа байхгүй. 1 мм хүлэр үүсгэхэд 1 жил хэрэгтэй. 1 мм.
хүлэр үүсгэхийн тулд 1 жил хэрэгтэй. Хэрвээ 19 гэдэг чинь ойролцоогоо одоо энэхэн одоо жижигхэн давхраг маань болохоор бараг 1900 настай гэсэн үг байгаа. Тийм ер нь бол тэгээд манай Монгол орны бүлрэг дээр ингээ маш олон судалгаанууд хийгдсэн байдаг. Бусад орнуудтай харьцуулахад болохоор насжилтын хувьд маш залуу, ойролцоогоор 2000 жилийн настай. За энэ магадгүй 1500 одоо жилийн настай ингээ бүлэг байлаа гэж үзэхэд одоо тайх ч юм уу түрүүнд дурдсанаар хөвсгөлч ч юм уу те бүлэр маань болохоор 2-3 метр хүртэл зузаан байх боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө газрын онцлогоос хамаарат бүлэр маань уршдаг байгаа. За дараа нь болохоор би бас нэг зүйлийг дурдмаар байгаа. Юу вэ гэхээр манай Монгол орны бүлэр Европ ч юм уу өөр газруудтай харьцуулахад арай өөр бүтцтэй байдаг. Жишээ нь биднэрт цэвдэгтэй газар хүлэртэй байх зүй тогтол ажиглагддаг гэсэн. Тэр тусмаа голын хөндий нуг намгархай газар цэвдэг байдаг. Бид нар бүгдээрээ цэвдэг гэдгийг мэдж байгаа тийм. Цэвдгийн тухай тайлбарлах юм байна уу? За энд эднөө тайлбарлаарай. 2 ба түүнээс дээш градусаас доош температурт байгаа газар доор хөрс чулуулаг. За эндээс цэвдэг харж исэн хүн байна. Цэвдэг харж исэн хүн байна. За тэгэхээр яг энэтэй адилхан манай Монгол одоо хамгийн чухал экосистем ингээд тий одоо хүн болгоны мэдэх ёстой энэ зүйл маань бид нар одоо ерөөс мэдээлэл байдаггүй 10 жилд маань заагаагүй их сургуульд маань заагаагүй одоо энэ мэдээллүүдийг бид нар гаргахын төлөө одоо энэ судалгааг ингээ хийгээд та бүхэнд бас танилцуулж байгаа шүү. За тэгэхээр цэвдэг гэдэг маань сая хэлсэн тий 2 буюу түүнээс дээшжил тэг буюу түүнээс доош градуст орших хөлдөө хөрс чулуулгыг хэлдэг. Тэгэхээр бид нар 100 халуун одоо нэмэх 30 градустай одоо гадаа халуун байлаа гэхэд газрын гүн 1 муу 2 метрт ийм хөлдөө үе давхар байж болно гэсэн. За энэхүү хөлдөө үе давхрах маань болохоор хүлэртэй бас уялддаг. Яагаад вэ гэхээр хүлэр маань болохоор дулааныг одоо баг дамжуулдаг учраас энэ одоо цэвдгийг хамгаалах давхраг бүрхүүл болдгоо гэсэн. За ингээд хүлэр болон цэвдийг одоо хамаарлыг ингээ авч үзэх юм бол одоо хуурай аль эсвэл яг ингээд эрүүл хүлэр маань болохоор дулаан дамжуулалт багтай тул газрын доорх цэвдийн температурыг огцом өөрчлөлтөөс хамгаалж хайлах процессыг бол удаашруулдаг. Усны горим болохоор цэвдэгт хүчтэй нөлөөлдөг. Ил задгаагаас болон хит их чийгтэй орчин болохоор зуны үйлрэл дулаан хоримтлуулдаг. Харин хэрвээ энэ газар хүлэртэй байх юм бол нөгөө цэвдгийн хайлтын одоо эрчмийг бууруулах боломжтой гэсэн. За тэгээд одоо иймэрхүү дүү хүлэртэй чиглэг газар урамлын төрөл зүйл нь бас маш өөр байдаг. За эдгээр өвс, хөвд, тий сөг зэрэг урамлууд нь болохоор хөрсний гадаргыг бол ингэ сүйтгэрлэж өгдөг. Тэгээд чигийг нь хадгалаад ингэ бариад өгдөг. Ингэснээр юу гэсэн үг вэ гэхээр нөгөө сэрүүцүүлэх цэвдийг хадгалах гол одоо нөхцөлийг бүрдүүлж өгдөг давхар маань одоо энэ хүлэр байгаа гэсэн. За тэгээд бидэнд энд харагдаж байгаа жижигэн ногоон ургамал байгаа. Энийг болохоор хөвд гэж нэрлэдэг. Тэгээд маш чухал ургамал энэ хөвдөн бүрхүүл хэрвээ байхгүй болчихсон бол хүлэр маань дорооцчдаг. Тэгээд хэрвээ одоо энэ хөвдөн бүрхүүл буюу органик үе нь болохоор бас хөрс рүү ингээд дулаан нэвтрхийг багасгаад газрын доорх одоо цэвдийг хамгаалах үүрэгтэй байгаа. Тэгээд бид нарын энд харагдж байгаа зургаагаас энэ маань болохоор алдралт орсон буюу доройтсон хүлэрт газар байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ нөгөө тухайн газар чинь ингээд дороотоод алдралт ороод ирэх юм бол нөгөө чиглэг байдлаа алтна, чигийн тэнцвэр байхгүй болно. Одоо дулааныг гүн рүү дамжуулж эхэлнэ. Тэгэхээр бид нарын нөгөө байнга сонсдог цэвдгийн гэсэл цэвдгийн одоо алтралт маань үүснэ гэсэн үг байна. Ийм учраас бид нар бас хүлэр болон цэвдгийг хослуулан судлахыг зорддог байгаа. Гэхдээ хүлэртэй зарим газруудад болохоор цэвдэг бас байдаггүй. Тийм учраас яг тухайн газар нутгийн онцлог, хүлрийн шинж чанар, хөвдний одоо бүрхцээ шалтгаалаад энэ бүх одоо судалгаанууд хийгддэг байгаа.
За тэгэхээр түрүү миний асуусан асуулт байгаа тийм Монголд хүлэг байдаг үү? За Монголд хүлэг байгаа. За ер нь бол ойролцоогоор 2.7 сая буюу 1.7 одоо Монгол орны хэмжээнд нийт газар нутгийн 1.7 хувьд бол хүлэрэг тархсан байдаг. За гэхдээ харамсалтай нь хит их бэлчээрлэлт уул уурхай болон уур амьсгал тэр тусмаа газрын ашиглалтай холбоотойгоор энэ хүлэр маань доротч байгаа гэсэн. Ингээд судалгаануудаар авч үзэх юм бол сүүлийн 50 жил 2 дахин ингээд талбай хэмжээ багасч гисэн. За одоо энэ бол ингээд чихтэй намагтай зөв төв тгшин газар байгаа. Мал маань ингээд дээгүүр бэлчээд байгааз. Гэхдээ манай Монгол орны хүлэр нь маш гүйхэн буюу одоо 20-30 см байдаг учраас үүнийг одоо маш хурдан дороотолд оруулж ороход болохоор бас малын нөлөө хэрэг байгаа гэсэн байгаа. За тэгээд одоо дороотолд орсон хүлэр маань болохоор яах вэ гэхээр өөр дагуулгажсэн тэр их хэмжээний карбоныг агаар мандал руу одоо цацах тэгээ агаар мандалд ялгаруулах процессыг ингээд явуулдаг. Ингээд эргээд бид нарын дэлхийн түл аралтай холбогдоод явна гэсэн. За энд яг ямар хуу асуудлууд байгаа вэ гэхээр Монгол орны нийт газар нутгийн 1.7 буюу маш бага талбайд хүлэрэг байгаа. Гэхдээ энэ маань их хэмжээний карбоныг өөртөө агуулдаг. Цэвдэг маань гиснэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр бас ингээд хүлэртэй газрууд маань дороотож байгаа. Үүний бол бас уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа. За малын тоо толгойтой хамааралтай одоо усны гарц нөөцөөс хамаарат мал мэдээж цэвэр ус уухыг зорино, булаг шанд руу явна. Тэр газар маань хэрвээ ингээ хүлэртэй байх юм бол малын одоо бэлчээрлэлтийн дарамтыг ингээ үүсгээд бас ингээд хүлрээ дороотолдог байгаа. За тэгээд дараа нь яадаг вэ гэхээр манай Монгол орн түрүү ингээд дуртад ирсэнтэй адилхан энэхүү хүлэрт газартай холбоотой судалгаа, тэр тусмаа хүлэмжийн хийдэ судалгаа маш цөөхөн хийгдсэн байдаг. Ийм учраас энэ одоо миний тайлбарлаад байгаа зүйл маань Монгол орны ирээдүйд болон уур амьсгалын өөрчлөлт экосистемийн хувьд маш их чухал. Тэгээд ийм их олон асуудлуудтай бол тулгараад байгаа гэсэн байгаа. За тэгэхээр би та бүхэнд одоо болохоор бид нар хэрхэн одоо greenhouse gas буюу хүлэмжийн хийх хэмждэг тухай тайлбарлая. Хамгийн анх бол дэлхий дээр 1896 онд болохоор нүүрс хүчлийн давхар эслийн нөлөөлөх агаарын температурын тухай судалгааг бол хийгдсэн байдаг. Энэ газрын зураг дээр харагдж байгаатай адилхан дэлхийн маш олон орн болохоор энэ төрлийн судалгааг хийгддэг байгаа. Жишээ нь газар бүрхүүчээс хамаарат бэлчээр, зүгээр тал газар, тариалангийн талбай, чиг намгархаг газрууд дээр хүлэмжийн хийтэй холбоотой судалгаа хийгддэг. Гэхдээ та бүхэн яг энэ зурагнаас харах юм бол манай Монгол орнд энэ төрлийн судалгаа байхгүй байна. Тэгэхээр бид нар болохоор энэ төрлийн судалгааг хийхээр зориод хүлэрт газрыг сонгоод ингээд судалгаа хийж байгаа гэсэн. За хүлэмжийн хийг яг хэрхэн хэмждэг вэ? Агаарт байгаа зүйлийг барьж болохгүй. Тийм болохоор бид нар одоо маш одоо чухал станцыг ашигладаг. Энэ маань болохоор эдикоорентийн станц гэж байдаг. Мөн хаалттай динамик бүхийг болон хаалттай бүхийгийн аргуудыг ашигладаг. Тэгээд нээлттэй бүхийгийн аргыг ашиглан хүлэмжийн хийгийг хэмждэг. Харин сүүлийн 10 жил болохоор зайнаас тандан судлал, босоод гэх хэмээл дагуулуудыг ашиглаад бас хүлэмжийн судалгааг хийгдэж байгаа. За мөн одоо яг энэ судалгааг хийхэд маш их өртөг зардал ихтэй байдаг учраас 2022 оноос хойш болохоор тоон загварчлалын аргыг бас төлхөө ашиглаж байгаа. За Монгол оронд яг энэ судалгаа хэр удаан хийгдэж байгаа вэ гэхээр ер нь бол 2008 оноос эхлээд олон төрлийн арга зүй ашигласан судалгаанууд хийгдсэн. Энэ дунд болохоор эдикоорентийн аргыг ашигласан судалгаанууд бол хийгдэж байгаа. За мөн 1992 онд болохоор Дорнод аймгийн Эрдэнэ суманд болохоор хүлэмжийн хэмжилт одоо мониторингийг улаан уул өртөг одоо байгуулсан. Энэ өртөг маань болохоор Америкийн нэгдсэн улсын далай судлалын агаар мандлын үндэсний газрын харьяа ажилдаг. Агаарыг дээж аваад Америк руу илгээгээд тэгээд тэрхүү одоо хийг нь болохоор лабораторид ингээд хэмжих байгаар явагддаг. За энэ болохоор улаан уул станцын мэдээ харагдаж байна.
За эндээс харах юм бол 1992 онд болохоор ойролцоо 350 орчим ppm байсан бол 2022 онд болохоор 415 орчим ppm болж ер нь бол агуулмжийн хувьд нэмэгдэж байгаа. Тэгэхээр үнэхээр хүлэмжийн хийх гэж байдаг. Энэ хүлэмжийн хийх маш олон арга зүгээр хэмждэг. Нэг нь болохоор бас энэ бясралтгүй хэмждэг улаан улс өртөөний мэдээ байгаа. За бид нар болохоор КИРС буюу энэ хурах экологийн судалгааны станц дээр судалгаа явуулдаг. Энэ станц маань болохоор зэрлэг амьтныг судлах хамгаалах төв харьяатай 14 онд байгуулагдсан ийм станц байгаа. Энэ станцын хүрээнд болохоор цэвдэг болон усны урт хугацааны мониторинг, автомат цаг үрэл станц, мөн туршилтын ингийн судалгаанууд хийгддэг. Түүнээс гадна манай энэ хүн станц дээр болохоор biodiversity буюу биологийн олон янзтай холбоотой ургамал, шувуу, шавж, хөхтэй амьтантай холбоотой судалгаанууд хийгддэг. За энэ дээр манай судалгааны үеийн зургнууд байна. За тэгэхээр яг тайлбарлах юм бол хүлэрт болон цэвдэг маань маш их хамааралтай. Ийм учраас бид нар хүлэмжийн хийг хэмжихийн тулд цэвдэг маань яг хаана байгаа юм бэ? Хүлэр маань яг хэдэн сантиметр зүүн зантай алдралт урс юм уу ороогүй юм гэдгийг тодорхойлохын тулд трансектийн дагуу судалгаа хийдэг. За уг трансектор болохоор хөрс ургамал, геофизикийн арга, мөн цаашлаа дроны зураглалыг ашиглан хүлэмжийн хийхийнхаа цэвийг сонгосон байгаа. Хийн хэмжилтийн талбайгаа сонгосон. За энэ дээр болохоор манай судалгааны талбай харагдаж байна. Сая дурдсан AD цагуурийн AD covering-ийн тавар маань энд харагдаж байна. Тэгээд энд харагдаж байгаа талбай нь болохоор нөгөө closed chamber буюу хаалтай бүхийгээр хэмжилт хийдэг талбай маань байгаа гэсэн. Тэгээд түрүүн дурдсантай адилхан Монгол орны хүлэр маш эмзэг дороотолд ойрхон байдаг учраас бид нар хүлрээ гэмтээхгүй тул тусаасан замыг ингээд барьсан. Тэгээ энэ замаараа зөвхөн явдаг. Хэрвээ бид нар ингээд мөр гаргаж яваад ах юм бол маш хурдан ингээд нэгтрэлд ороод эвдрэх, гэмтэх, цаашлаад нөгөө цэвдийн температурыг өөрчлөлтөнд оруулах хагарал үүсэх эрсдэлтэй учраас цагуурийнхаа энэ хүлэмжийн хийм судалгаагаа зориулсан ийм талбай бэлтгэсэн байгаа. За энэ болохоор AD covering-ийн станц маань харагдаж байна. За бид нарын энэ харж байгаа болохоор аниометр буюу салхины турбулент хөдөлгөөнийг хэмждэг, дөрвөн зохисон салхины чиглэлийг хэмждэг. Мөн маш наривчлалтай буюу 10-20 герцийн давтамжтай хүлэмжийн хийн агуулмж тэр тусмаа CO2, H2-ог хэмждэг ийм багж байгаа. За харин энэ жижигхэн харагдж байгаа багж болохоор нарны цэцэрлэгийг хэмждэг. Энэ багж маань болохоор дөрвөн төрлийн нарны цэцэрлэгийг хэмжиж цацрагийн балансыг тооцох боломжийг олгодог. Энд харагдж байгаа энэ сан шилтер болохоор температурыг хэмжихэд зориулсан. За энд харагдж байгаа хувин болохоор хурын хувин буюу хувь тунцыг хэмжихэд зориулагдсан тусаасан багж байгаа. Мөн энэ газрын гүндээ бид нар тухаас нь давхаргуудад болохоор хөрсний температур чигийг тогтмол мониторинг хийдэг ийм станц байгаа. Тэгээ энэ станц маань болохоор 2024 онд байгуулагдсан. Миний ажиллаж байгаа төсөл буюу хүлэрт газрыг нөхөн сэргээж нутгийн иргэдэд амжирахад тэтгэхийн төслийн хүрээнд Орос Монголын экспедицтэй хамтран байгуулсан ийм станц байгаа. За энд болохоор станцын маань товч үр дүн харагдаж байна. Түрүүнд урьдсан бүх үзүүлэлтүүд маань сар жилээрээ ингээ гараад ирдэг. Тэгээ энэндээс болохоор маш нарийн боловсруулалтуудыг хийгддэг, тусгайсан програмуудыг боловсруулалт хийгддэг байгаа. Хэрвээ нарны цэцэрлэгт гэх юм бол бид нар тусчинда нар гижинда гэж хардаг бол энэ дээр ингээ гурван төрлийн нарны цэцэргийн график ингээ харуулсан байна. Хөрсний температур гэх юм бол энэ үед болгоно өөр гэсэн зүй тогтолтой байдаг. Тэгээд энэ дээр болохоор цэнхэр нь 5 см, ногоон нь 20 см, гүн нь болохоор 30 см-ийн ийм температурыг бол илэрхийлсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр болохоор би судалгааны наривчсан үр дүн ярихгүй, бид яг хэрхэн хэмжилт хийх юм бэ, яг ямар хүн үр дүн гардаг юм бэ гэдгийг харуулахаар зорьсон байгаа. За дараагийнх нь болохоор хаалттай бүхий байгаа. За хаалттай бүхийг маань бас уг төслийн хүрээнд бид нар хийгдэж байгаа. Ерөнхийдөө тухайн талбайгаа сонгож аваад
тэр газраасаа дээж аваад тэр их хэмжээний хүлэртэй ургамлын биомасны ямрын үндснийх нь хэмжээ буюу килограмм биомасны ямрын гэсэн бүх дээжлэлтүүдийг хийснийхаа дараа тухайн талбай дээр хэмжилт хийдэг. Энэ маань тунгалаг болон хар бүхий гэсэн хоёр өөр төрлийн бүхийгээр хэмжигддэг байгаа. Тунгалаг бүхийг маань яадаг вэ гэхээр нарны гэрлийг шууд нэвтрүүлээд ургамлын фотосинтезийн процессор хэр их хэмжээний хүлэмжийг өөртөө шингээж байгаа юм бэ гэдгийг харуулдаг. Харин хар бүхийг маань болохоор нарны гэрлийг хаагаад ургамал болон хөрсний амьсгалаар хэр их хэмжээний хүлэмжийг агаар мандал руу одоо ялгарч байгаа вэ гэдгийг харуулдаг. За ингээ хэмжилтийн үр дүнг харуулах юм бол одоо энэ дээр ингээд харуулсан байна. За улаан нь болохоор одоо хар бүхийгээр хийсэн хэмжилт, ногоон нь болохоор тунгалаг бүхийгээр хийсэн хэмжилт. Тэгэхээр хүлэмжийн маань байнга ялгараад байна, багасаад байна гэдэг ойлголтууд хүмүүст байгаад байдаг бол газар дээр нь яг хэмжилтээр ингээ хийгээд үзэх юм бол тухайн газар маань дорой талаасаа хүлрийнхаа зузаанаас тэгээ шин чанараасаа хамаарат ялгарал шингээлт нь яг энэ графикийн үндсэн дээр ингээд бодогдгоо гэсэн. За энэ талбай дээр ер нь бол бид нар нийт 15 18 орчим цэгийг сонгож авсан. Эдгээр цэгүүд маань бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн онцлогтой өөр төрөл зүйлийн ургамал болон усны түвшинтэй ийм талбай байгаа. Тэгээд тэр болгон дээр бид нар хэмжилтээ хийдэг ийм онцлогтой. За тэгэхээр энд болохоор AD станц болон чамберын яг ялгаа нь юу юм бэ гэж харуулж байна. За чамбер маань болохоор маш ингээд жижигхэн талбай буюу 40-ыг харьцан 40 дээр бид нар судалгаа хийж байгаа. За энэ маань болохоор заавал хүн байж сонгосон өдөр сонгосон цагтаа байнгын ингээд хэмжилт хийдэг. Гэхдээ яг тухайн өдрийг илэрхийлэх дата авцдаг. Харин EDK oriented станц маань яадаг вэ гэхээр яг ингээд зогоод бүх юм нь ингээд босон тохиолдолд одоо тасралтгүй хэмжээний бүх улирлын хэмжилтийг ер нь бол аваад улирлын ялгааг бол гаргахад илүү тохиромжтой гэсэн. За одоо энэ хоёрын үр дүнгээр бид нар яг юу хийх гэж зориод байгаа вэ гэхээр олон улсад бид нар Монгол улс хүлэмжийн хийгээ ингээд хүлэмжийн тооллого хийгээд тэрийг ингээд жил болгон ингээд репорт хийгээд тайлагнаад явдаг байгаа. Үүнтэй холбоотой хүлэмжийн emission factor буюу ялгарлын коэффициент бол манай Монголд байдаггүй. Одоо энэ хоёр аргыг хослуулсан судалгааны тусламжтай болохоор бид нар Монгол орны хэмжээнд хүлэрт газраас ялгарах хүлэмжийн emission одоо ялгарлын коэффициентийг гаргах боломжтой учраас бид нар ийм хатуу хэмжилтийг бол хийдэг байгаа. За тэгээд чамбер болон одоо ED станцууд маань зөвхөн ингээд тавиад үлдээждэггүй бид нар болохоор бас хөрсний температураа хэмжин, усны түвшингөө хэмжин, одоо хөрсний чиглэлээ хэмжин, ургамал болон хөрсний мониторингийг байнга хийгдээ явдаг. Ийм онцлогтой. Тэгэхээр ингэж цогцоор нь авч хүлэмжийн хэмждэг ах нэ. За энд болохоор зүгээр яг ингээд дарааллыг нь зургаар харуулсан байгаа. Бид нар хамгийн түрүүнд цэгээ сонгодог. Энд болохоор манай төслийн зөвлөгч доктор Татьяна Минаева байна. Энэ хүн маань болохоор Монгол орнд маш удаан хугацаанд хүлэрт газартай холбоотой судалгааг бол хийж яваа. Тэгээд манай төсөл дээр зөвлөхөр ажилладаг. Тэгээд бид нар болохоор ярилцаад энэ газар илүү онцлогтой учраас хэмжилт хийя. Эсвэл нөхөн сэргээлтэй газар хэмжилт хийя гэдэг зөвлөлддөг. Үүний дараа суурьаа суулгадаг байгаа. Энэхүү суурь маань болохоор агаарыг одоо блок хийх буюу ямар нэгэн байдлаар хөдөлгөөнгүй тэгээд чамбер буюу энэ бүхийгээ тавьсан тохиолдолд агаарыг гадагш гаргахгүй мөн одоо дотогш оруулахгүй байхаар зөв суйрлуулах хэрэгтэй байгаа. Тэгээд хэмжилтээ эхэлдэг. За хэмжилтээ эхэлснийхаа дараа болохоор бас ингээд зүгээр суухгүй бид нарын одоо хэмжилт маань талбайнаас хамаарат 3-аас 5 минутын хугацаанд бол хэмжилт хийгддэг. Хэмжилтийн хугацаа маань болохоор өглөө 4 цагаас ахгуулаад оройны 4 цаг буюу ер нь бол нэг ойролцоогоор 12 цагийн хугацаанд тасралтгүй ямар ч амралтгүйгээр хэмжилт хийдэг байгаа. За хэмжилт хийх хугацаанд болохоор энэ температур болон чигийн мэдээллүүдийг давхар байнга бүртгэж явна. Тэгээд бас тэнгэр маань үлдээ нь үлгүй байна уу гэд бүх хэмжилтүүдийг зэрэг ингээд гүйцэтгэж явдаг байгаа. За хамгийн сүүлд нь яадаг вэ гэхээр чамберын хэмжилт дуслаа гэж үзэх юм бол бид нар ингээд мэдээгөө хурааж авдаг. Энэ болохоор хамгийн гоё юм байгаа. Тэгээд бүтэн өдрийн турш нэгснө үүрээс ахуулаад
үд хүртэл хэмжилтээ хийгээд мэдээгээ аваад энэ хэмжилт маань дуустдаг. Тийм байгаа. За энд болохоор би зарим зургийг оруулсан байна. За манай энэ хар бүхээг, хумлаг бүхээг байна. За ингээд газар зооцсон байгаа энэ турбаанууд юу вэ гэхээр усны төвшин хэмжигч. За энэ төвшин маань яагаад усны төвшөнд ингэж зоосон бэ гэхээр хүмүүс ингээд гайхдаг байхгүй юу? Хой хуурай газар яагаад ус байгаа юм бэ? Ердөө энэ турбааны тагийг аваад үзэхэд 10-аас 20 см-ийн гүнд ус байж идэг. Энэ маань нөгөө хүлрийн маань онцлогтой холбоотой. Тэгээд хүлэмжийн хэм маань болохоор температур чиг усны төвшнгөөс хамаарат маш их хэлбэлцдэг учраас бид нар байнга энэ одоо water table буюу энэ хэмжилтийг бол хийдэг байгаа. За тэгээд энэ чамберуудыг хаанаас авсан бэ гэж зарим хүмүүс бас асуудаг. Бид нар өөрсдөө хийдэг. За энэ чамберууд болохоор ерөнхийдөө олон улсад батлагдсан арга зүгээр материалыг сонгоод өөрсдөө гараараа хийдэг байгаа. Бүрхүүлээ өөртөө хийгээд бүгднийг тестлээд талбай дээрээ хэмжилтээ хийнэ гэсэн. За бас нөгөө хөрснийхөө чиг температурын сенсоруудыг бүгднийг бас зөв суйрлуулах, тэгээд загварчлалын мэдээнд оруулахаар ингээд бэлтгэл хийгээд ер нь хээрийн ажил маш урт хугацаанд үргэлжилдэг юм байгаа. За хэмжилттэй холбоотой асуух зүйл байна уу? Та бүхэн бас яг юу гэж бодож байна? Яг ийм төрлийн судалгаанд явж ирсэн хэрэгтэй нөө. Яг сайн байна орой минь. Орой минь. Нандин цэцгээ тантай ямар захим хуудасаар юм уу яаж холбогдох вэ? Хуваараа холбогдвол яаж холбогдож болох вэ? Тэгэхээр би өнөөдөр жоохон яг энэ төсөл энэ зүйлийг хийхэд болохоор бас ингээд бид нар партнеруудаа бас баярлаа гэж хэлэх зүйтэй байна. Ер нь бол байгууллагын орчны International Korean Foundation ингээд Bedland International гэж маш олон байгууллагууд болохоор энэ хургуудны байгалийн нууц газар хөрхийн экологийн судалгааны төвтэй ингээд хамтраад энэ судалгааг хийж байгаа. Тэгээд энд болохоор бид нарын холбоо барих мэдээлэл байгаа. Тэгээд манай захирал, менежер, зөвлөх тэгээд бас нөгөө Bedland International-ээс холбогдох зөвлөл одоо менежерийн бас холбоо барих мэдээлэл энэ байгаа. Эндээс мэйлээр бас холбогдож болно гэсэн. За баярлалаа. Маш сонирхолтой ихтгэл тавьсан Нандин цэцгэлэгчтэй баярлалаа. Манай оролцогчдод ч их айгүй сонирхолтой санагдсан гэж найдаж байна. Асуулт хариулт манайхан байгаа болов? Сая оюун талаа юм ярих за. Айгүй сонирхолтой ихтгэл тавьсанд баярлалаа. Тэгээ нэг асуух гэсэн юм нь болохоор нөгөө одоо хүлэмжийн ялгарлыг одоо ингээ айгүй олон судалгааны аргаар ингээ тооцож байгаа гэдгсэн шүү дээ. Сүүлд болохоор чинь зайнаас тандан судлалын аргаар бас судалдаг болцсон гэж хэлжсэн. Тэгэхээр Монгол зайнаас тандан судлалын аргаар одоо хүлэмжийн ялгарлыг тийм тооцоолж байгаа юм болов уу жишээ нь. Яг одоо энэ төслийн үрээнд биш юм а гэхэд ер нь танай байгууллага төр ч юм уу эсвэл ямар нэг байдлаар тийм зайнаас тандан судаллаа яг уу. За тэгэхээр нөгөө нэг маш олон арга зүйтэй тэгээд ингээ харах юм бол 1800-аад үеэс дэлхий дээр энэ төрлийн судалгаа хийгдээд эхэлсэн байгаа. За зайнаас тандан судалгаатай холбоотой газар зүйн экологийн хүрээлэнгийн зайнаас танданы салбарын хүмүүс ГОСОД гэсэн ГОСОД болон өөр нэг хэмжилт агуулгыг ашиглаад тавталтын юм зөвлөл хийгээд за энэ газар илүү их хүлэмжийн ялгарч энэ хугацаанд болохоор илүү бага ялгарч гэсэн энэ судалгаанууд бол хийгдсэн байдаг. За тэгээд эдгээр мэдээллүүдийг бас ингээд мэрэгчлэнгүүд хөвчлэн ашигладаг байгаа. Олон улсад бол тэгээд дэлхийн хэмжээгээр бол тооцоолоход байгаа зөвлөлттэй байхгүй. Тийм. Гэхдээ нөгөө нэг хүлэмжийн хэмжилт болон хиймэл дагуулын ялгаа нь болохоор мэдээж хиймэл дагуулч өргөн цар хүрээтэй байгаа шүү дээ. Тийм гол дэлхий дээр хамгийн их одоо Монгол ч гэсэн хамгийн их ашиглагдж байгаа хиймэл дагуулуудын нэг ГОСОД маань болохоор цэгийн хэмжээгээр ингээд хүлэмжийн утгаа аваад бүртгэж явдаг тийм хиймэл дагуулууд байгаа. Тийм газар зүйн геоэкологийн хүрээлэн сүүл бас МОИС-ийн зайнаас тандан судлалын тэнхим байхаа тэр тэнхимдэр
яг ийм хүлэмжийн хийтэй холбоотой өгүүлбэрүүд хэвлэгдсэн байсан. Баярлалаа. Би нөгөө ихэвчлэн судалгааныхаа үр дүнд танилцуулсан ихтгэл тавьдаг. Одоо энэ тоо яагаад ингэ гарч байгаа юм? Гэсэн чинь энэ удаа яг та бүхэн зориулаад яг үнэндээ бол нөгөө хүлэр гэж юу вэ гэдгээс эхлэмээр санагдсан. Хүлэмжийн хүлэр гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд бас та бүхэнд хандаад хэлэхэд болохоор сүүлийн 2-3 жил байна тий. Цэвдэг бол маш чухал. Цэвдгийг хамгаалах ёстой. Цэвдэгтэй холбоотой судалгааг ингээ гүйцэтгэх хэрэгтэй байна. Энэ талын мэдээлэл одоо чухал байна гэдэгтэй адилхан та бүхэн бас ингээд хүлэртэй холбоотой одоо эдгээр одоо судалгаанууд дэмжиж өгөөрэй. Ингээд шаардлагатай тохиолдолд яг шинжлэх ухааны бодиттой олон улсад хэвлэгдсэн өгүүлэл номноос болохоор бид нар энэ мэдээллийг одоо та бүхэнд хүргэж өгч болно. Яг хүлэр гэсэн ойлголтыг миний хувьд судлаач хүний хувьд 10 жилийн сурах бичгэн дээр оруулмаар байна. Цэвдэг гэдэг ойлголтыг бас 10 жилээс нь ахуулаад хүүхдүүдэд ойлгуулжвал одоо экосистемээ зөв ойлгоод хамгаалаад явчих хах гэж итгэж байгаа. Тэгэхээр бас холбогдоод мэдээлэл авах сонирхолтой хүн байх юм бол та холбогдоорой. Коммент дээр нэг ах баярлалаа. Коммент дээр нэг асуулт ирсэн байна. Энэ нь болохоор эдгээр хэмжлэлүүдийг хийсний дараа үр дүнгээ сайжруулах ямар үйл ажиллагаа хэрэгжүүлдэг вэ гэсэн асуулт байна. Тэр нь болохоор үр дүнгээ сайжруулах гэдэг нь яа гэсэн бэ? Номин цул Б-ийн бичсэн асуулт байгаа юм байна. Тэгэхээр номин цул маань микрофон нээх боломжтой бол шууд микрофон нээгээд асуулт асуугаарай. За ер нь бид нар хэмжилт болгон нэрээ шин зүйл сурдаг. Яагаад вэ гэхээр яг энэ арга зүй одоо энэ банзыг тавихаас ахуулаад бүх зүйлийг Монгол хүмүүс Монгол ингээд судлаач нар ингээд өөрсдөө хийж байгаа учраас байнгын одоо сайжруулалт хийгдэж явж байгаа. Одоо жишээ нь бүхийгээ тавьчаад нарны гэрлийг нарны өнцгийг яаж тохируулах уу? Одоо сэнсээ яаж асах уу? Температурыг хэрхэн хэмжих үү гэдээ байнгын сайжруулалтууд бол хийгдээд явдаг байгаа. Үр дүнгийн хувьд ч юм уу тий яг ингээд та бүхэн харах юм бол юм ингээд битүүмжлэгдсэн орчинд хүлэмжийн агуулмжийг хэмжиж байгаа багч гэсэн үг. Зарим тохиолдолд манай одоо судлаач нар тий тэр тусмаа оюутнууд маань энэ хэмжилтийг хийхдээ яадаг вэ гэхээр амьсгалаа хүртэл төвчдөг. Яагаад вэ гэхээр амьсгал орчих юм бол одоо нөгөө график нь ингээд савлаад эхэлдэг аахгүй. Тэр тохиолдолд амьсгалаа төвч нь өөрийгөө хол байлган хэмжилтийн үеийн алдаа гарахгүй байх гэж маш их хичээдэг. Тэгээд тунлаг бүхийгээр хэмжилт хийж байгаа тохиолдолд сүүдрээч ер нь бол тусахгүй ийм хэмжилт байгаа. Тэгээд надтай хамт ер нь бол Монгол Улсын их сургууль ТИС тэгээ хайсын оюутнууд хэрийн судалгаанд явдаг. Тэгээд энэ одоо судалгаанд сонирхоод явах сонирхолтой хүмүүстэй хамт холбогдоорой. Гэхдээ энэ судалгаа бол маш хэцүү. Төсвөр төвчээр шаардсан ийм судалгаа даа шүү. Энэ судалгаанд явснаар юугаараа давуу талтай вэ гэхээр та бүхэн яг хүлрээ өөрөө бариад эзэн. Хүлрийн температур нь яаж өөрчлөгдөв, чийг нь одоо хэрхэн өөрчлөгдөв, өдрийн түвшин тий. Тэгээ усны түвшин маань хэрхэн одоо өөрчлөгдөв, аль цэг дээр илүү их байна. Тэгэхээр эрүүл найлын, дороотсон найлын гэдэг бүх төрлийн мэдээллүүд авах. Дээрээс нь эдгээр багцнуудыг бас тодорхой хэмжээнд эзэмшиж сурна гэсэн. Тэгээ тодорхой хэмжээнд эзэмшиж сурна гэдэг чинь болохоор нэлээд супер багцнууд байгаа л да. Өртөг зардал өндөртэй ийм багцнууд байгаа. Тэгээд магадгүй зарим хүүхдүүд болохоор температурын сенсорч барьж үзээгүй хүүхдүүд ээж магадгүй. Тэгэхээр ийм гоё багц дээр ажиллах бас боломжтой шүү. Бид нар ингээд сонгол шалгаруулалт хийж баг оюутнууд авч байгаа. Сүүлийн үед маш их ингээд саналууд ирж байгаа. Багш нар бас нандаа ингээд чамтай хамт хөдөө хөгд явуулъя. Тэгээ чи юм заагаад өгөө гэд тэгээ явуулдаг байгаа. Энэ судалгаа болохоор яг юу яаж байгаа? 3-4 хоног явж байгаа. Гэхдээ газар хэсгээс ахгуулаад өдөх хүртэл буюу ингээд 6 сар бид нар хэмжилтийг хийдэг юм байгаа. Өөр сургуулиас оролцох боломжтой. Тэгээд ер нь бол хэрэгтэй байгаа хүн маань болохоор жилийн туршид уг хэмжилтэнд маань оролцоод явах идэвхтэй тийм оюутнууд хэрэгтэй байгаа. Тэгээд манайх бас
төслийнхөө зүгээс унаа хоол бүх одоо байраар ингээ хангаад өгдөг. Тийм болохоор холбогдё гэх юм бол миний мэйл хаяг байгаа штэ. Тийшээ таад мэйл бичиж болно. За судалгаа маань болохоор ер нь бол маш ингээд чанга судалгаа яг энэ бүх тоног төхөөрөмжүүдийг суулгадаг учраас эхний ээлжинд болохоор энэ хурах хүдний байгалийн нууц газар энэ хурахын хүндийд бол энэ судалгаа явагдаж байгаа. Дараа нь болохоор дараа жил төлөвлөсөн судалгааны талбай болохоор ар хангаа хашаатад байгаа. Хашаатад бид нар яг уг төслийн брэнд Австрали болон Германы эрдэмтдтэй холбогдоод нөхөн сэргээлтийг хийж байгаа. Тэгэхээр хүлэртэй газрын нөхөн сэргээлтэн дээр бас ийм хэмжилт хийхээр төлөвлөгдөж байгаа. Байгаль орчны чиглэлээр ажилладаг хүн бас судалгаанд оролцох боломжтой шүү. Тийм. За би энээр мэйл хаягаа гаргах чи тийм манайхаа. Микрофон нэг юм асуухгүй. Нэг сая асуулт хийсэн. Та энэ асуултуудыг нь харж байгаа юм байна тий? Тэгэхээр би хараад чинь одоо л харж байна. энэ нөгөө нэг говь хэсгээр хүлэрт газар байдаг үү гэж асуусан юм. Тийм. Гэтэ нөгөө яг одоо бүрд гэж ярьдэн штэ тий. Нарийн очиж судлах шаардлагатай л да. Ер нь бол говьд бол хүлэрт маш бага хэмжээтэй байгаа. За оюутан биш бас яг хүрээлэн буй орчинтой холбоотой судлаач нар эсвэл ингээд судалгааны ажил хийх сонирхолтой хүмүүс холбогдож болно. Тэгээд манай төслийн менежер болохоор тэдгээр хүмүүстэй холбогдоо явдаг. Би болохоор цэвэр судалгаа хариуцаа явдаг байгаа. Мэргэжлийн чиглэл бол хамаарна. Яагаад вэ гэхээр нөгөө байгаль орчинтой холбоотой судалгаа хийдэг хүмүүсийг илүү их уриалах, тэр тусмаа оюутан залуучуудад багц одоо хэрэг ажилд явах одоо тал нойртой оноос болоод бүх юм ингээд эзэмшүүлээд явдаг. Магадгүй тэр хүн ажлын байран дээр гараад би ийм судалгаанд явж байсан ийм чадвартай гэдэг ирээдүйд нь хэрэгцээтэй байх гэж бодоод оюутнуудыг авч явдаг. Гэхдээ бас ажлын байран дээр гарсан хүмүүс болно шүү дээ. Тийм. Гэхдээ ер нь бол байнга л явах юм хэрэгтэй байгаа. Яагаад вэ гэхээр эндээс талбай дээр жишээ нь одоо ганцаар болчдөг гэх юм. Ингээд ийм хол зайтай талбайтай нэг хүн маань нэг багцаа хариуцаад хэмжилтээ хийдэг. Тэр багцаар хэмжилтээ хийж байхад болохоор алдаа гарах юм бол таны буруу. Маш сайн зөв сайн чанарын мэдээ цуглуулахын тулд болохоор ингээд нэг удаа явбал орхиход гэхээс илүү татаж явах хэрэгтэй, практис хийх хэрэгтэй. Тэгжээ сайн чанарын өгөгдөл цуглуулж авдаг учраас урт хугацаанд явах тийм хүмүүс ахын бол холбогдож болно шүү. Насны хязгаар заадаг юм. Баярлалаа. Нэг юм асуучих уу чинь болормаа гэдэг эмэгтэй удирдах цан гэдэг байгууллага. За. Тийм, сонирхолтой шинэ мэдээлэл өгсөн баярлалаа. Маш сонирхолтой байдаг. Би нэг л зүйлийг асуух гэдэг нэг чинь одоо энэ нөгөө ингээд хүлэр цэвдэг нь өөрөө хүлэмжээ хийх ингээд сайн шингээдэг гэж илтгэлд нь гарч штэ танилцуулгад нь. Хүлэр нь Тийм, тэгэнгүүт ингээд нөгөө нэг экогийн тэнцвэртэй бас байдлаас би болоод нөгөө нэг одоо хүлэмжээ хийгээ ингээд дэшегээ алдчихээн те агаар мандал руу алдчихээн гэгэнгүүт энэ нөгөө нэг алдагдж байгаа нөхцөл байдал нь юунаас болсон бэ гэдэг учир шалтгаанаа тогтоодог байгаа ах те судалгаагаараа юунаас болоод тэгэнгүүтээ энэ одоо нөгөө нэг алдагдлаа одоо алдж байгаа энэ нөхцөл байдал шалтгааныг нь тодорхойлонгуудаа ямар байдлаар одоо тэр буцаагаад нөгөө нүүрс хүчлийн хийгээ буцаагаад өөрийнхөө газарт одоо шингээж хадгалдаг ийг нь бүрдүүлдэг вэ одоо нэг хэсэндээ нөхөн сэргээлт хийдэг вэ гэж тайлбарлах юм уу тэгж хийдэг вэ гэдэг нь айгүй сонирхолтой байгаад байна л да. Одоо манайх ч нөгөө хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагаагаа 30 он хүртэл 22.7 гэжсэн чинь одоо нөгөө амлалтаа илүү болгоод нэмсэн байгаа штэ 30 ч илүү те тэгэнгүүт эн чинь хүлэмжийн хийгээ айгуу сайн
сайжруулах хэрэгтэй дээ. Хүмүүс ихэнхдээ дандаа нөгөө одоо нөгөө нэг хүлэмжийн хийгээ шингээж जैन за тэгж जैन одоо нөгөө юугаа хэрэглээг эрчим хүчээ сайжруулах одоо нөгөө сэргээгдэх эрчим хүч мөч гээл юм яа малын нөгөө нэг ялгцыг метаныг одоо багасгаж биомасс болгож хэрэглэх хэдэргээл юмнууд яриад байгаа юм. Тэгэхээр яг энэнтэй адилханаар илүү нөгөө нэг шингээлтийг бий болгоход одоо энэ нөхцөл боломжоо бид нар яаж илүү ашиглах ёстой гэж үзэж байна мэрэгчлийн хүний хувьд. Гоё асуулт байна. За яг ингээд тайлбарлах юм бол уг хүлэмжийн ялгарал бүлэр цэвтэгтэй холбоотойгоор авч үзвэл энэ ялгарал маань энэ дороотлол маань хаанаас ихтэй вэ гэхээр ерөөсөө газар ашиглалтай холбоотойгоо тэр тусмаа малын бэлчээрэлтэй холбоотойгоо за хэрвээ энэ зургаас ингээд харах юм бол энд бол ингээд хадлангийн талбайнууд харагдаж байна. Нэг болохоор хадлан авахсан гэхдээ эргээд нөгөө яг буруу газараа авчих юм бол энэ маань нөгөө дулаан тусгаарлалт чигтэй холбоотой асуудлуудыг эсрэгээр нь аваад идчихнэ шүү дээ тий. За тэгээд ийм ус байгаа газар Монгол хүмүүс тэр тусмаа малчид байгаа тий. Энийг бол манайхан дээрээ мэдж байгаа. Хаан зуршдаг вэ, хаан харуулдаг вэ усаал гараад иж Монгол хүмүүс бол ингээд малчид маань нүүдлээд ингээд зуншлага өгүүлж өгөө сонгоо явж байгаа. Тэгэхээр ихэвчлэн одоо энэ намыг аваад үзэх юм бол малчид маань яг ингээд хүлэртэй газрын ойролцоо ингээд цуслангаа хийж байгаа байхгүй юу? Тэгээд яг газар дээр нь очиод үзэн готол нөгөө мал маань одоо ус уурахын тулд ийшээ биш энэ гол руу биш ийм намхтай ойрхон одоо нуур руу ч юм уу төлхөө явдаг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нөгөө 10-20 см хүлэр маань даралтанд ороод ирнэ. Тэгэхээр нөгөө малын хөлийн илэгдэл малын одоо хүлээр дамжаад нөгөө компресс хийгдчихнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд бас давхар одоо ингээд минерал буюу одоо хөрс чулуулахад хүлэрлүү маань ороод ирдэг. Ингэхээр юу гэсэн үг вэ? Хүлэр маань дараад төлөвлөж байгаа гэсэн. Зөв. Тэгэхээр энэ хүмүүс малчидтай очиод тайлбарлана. За малаа битээ ийшээ бэлчгээч. Эндээс бит туслаач. Хажуу талаас нь гээд туслах боломж байна уу гэж тайлбарлахаар хүлэр гэж юу юм бэ? Цэвдэг гэж юу юм бэ? Тэр яг надад чухал гэж байгаа. Надад биш юм аа гэхэд одоо би тэнд амьдардаг хүмүүндээ биш аахгүй юу. Тэгэхээр үнэхээр ахаа энэ тий хичээд энэ экосистем чинь та энэ газар амьдардаг хүн таны одоо энэ бэлчээр таны ингээд талбай шүү дээ тий. Энийг ингээд илүү сайхан урт удаан та ашиглах гэвэл яхаа аргагүй менежменттэй холбоотой малын зөв бичлэгчэрлэл бид нарт одоо хэрэгтэй байна. Ингэж хүлэр маань ингээд алдахгүй нэ гэж тайлбарлаж байгаа гэсэн. За тэрний дараагийн асуудал юу вэ гэхээр нэгэнт дороотсон хүлэрт газар байлаа гэж үгүй. Дороотой цэвгэн байхгүй. Ингээд чийшлэн ингээд байх болсон тийм газар байхгүй. Бид нар одоо ингээд хаа сайгүй харж байгаа ингээд булаг харж байгаа тий. За тэрнтэй адилхан харсдаг. Харсахтаа болохоор булыг зөвхөн тархинд биш нөгөө хүлэртэй газраа ингээд хаших шаардлагатай болно. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө ганц ундны ус босон хүлэртэй булгийг нь хашаад хайцаар малчид маань бас ингээд буруу ойлголт авч эхэлдэг. Магадгүй ингээд бид нар одоо экосистемийн сэргийж өгөхөд төслийнхөө ингээд тодорхой хэмжээний зардал төсөөр ингээд хашаад барьж штэ. Тэгүн готол тэрийг маань яадаг вэ гэхээр хүмүүс эвдэж хэрдэг. Яагаад вэ гэхээр ерөөсөө энэ жил ирэх жилийн малын устай байлгахын төлөө нөгөө хашааг маань эвдчихдэг ч юм уу тийм. Ийм асуудлууд манай төсөлд маш их тулгараад байгаа. Тэгээд түрүүн хэлсэнчлэн хүлэр бүрэлдэх хугацаа маш удаан байдаг. 1 мм хүлэг бүрэлдэхэд 1 жил шаардлагатай. Тухайн давхар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөхөн сэргээлт хүлэмжийн ялгарлыг багасгах талаар ярих юм бол бид нар энэ төрлийн судалгааг урт хугацаанд хийх шаардлагатай л гэсэн. Тийм бага. Яа баярлалаа. Сүүлийн асуултыг тэгээд сүүлийн асуултыг асууж байх хооронд нь би комент хэсэгт нь өнөөдрийн бүртгэлийн форумсыг явуулчих. Тэгэхээр Сүхбаатар дүүрэг оролцоод хөгжиж мөнгөн дарагт. Эмээн цаана энэ хорийн мэндийг хүргэе. Air School-ийн оролцоод хөгжиж клубийн гишүүн байна. Оюутан гэхээсээ илүү ерөнхий боловсролын сурагчид одоо биеэр очиод туршлага гэхээсээ илүү хажуугаар нь мэдлэг тохиромжлох боломжтой юу? За
Ер нь бол эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр одоо клубээрээ ч юм уу ивч судалгаад бол танилцах боломжтой. Тийм яг хэмжилтэнд авах үсийг одоо яг чиний чадвараас л их шалтгаална да. Яагаад вэ гэхээр бид нар ингээд маш их зардал гаргаж үнэхээр энэ филдэд маш их зардал гардаг. Тэрнтэй холбоотой нэг удаа явахдаа маш сайн дата цуглуулах одоо туршилт гэхээсээ илүү үр дүн наривчлах сайтай дата цуглуулахын тулд одоо урт хугацаанд ажиллах ийм хүмүүсийг бол сонирхож байгаа. А хүүхдүүдийг бол авч явж үзсэн. 10 жилийн хүүхдүүд бас сонирхоод ирж исэн. Гэхдээ нөгөө хүүтэнд тий шөнө 3 4 цагт бас бороотой чигтэй нөхцөлд ажиллах халуун одооноор нэмэх 30 градуст хэмжилт хийх тий цай уух зав бицэх зав гэх ер нь бол нэлээд хатуу хуваартай ажил байдаг учраас хэрвээ та нар ингээд клубээрээ сонирхож байвал надтай холбогдоод хэмжилтийн үед ингэж хэмжилт хийдэм байна гэдэг волонтер маягаар төсөлж болно. Баярлаа. Баярлалаа. Уул нэг асуулт авъя гэсэн чи ахаад нэг хүүхэд өргөчлөө. За окей. Асуулт асуугаарай. Энэ хөлөрхөн экосистемийг хамгаалаад чиглэсэн нөхөн сэргийхийн үйл ажиллагаанд орон нутгийн малчдын оролцоод дэмжлэг ухамсар нь ямар хөө түвшинд байдаг юм бэ? Жохон чанга асууж болох уу? Сайн сонсогддгүй. Тий. Одоо сонсогдож байгаа. Нэлийн цаана сонсогдож байна да. Чатаар асууж байна. Ер нь бол малчдтай холбоотойсэн тий. Тийм малчдын ухамсар нь ямар хөө түвшинд байгаа вэ гэж асуусан. Одоо яг 80% дэмжиж байгаа 20% нь бол дургүй байгаа. Сонин л доо. Тэгээ тэр 20%-ийг бол үнэхээр ойлгохгүй байгаа. Би болохоор яг судлаач хүний нүднээс бол урмал хөрс хүлэртэйгээр харьцан явдаг. Тэгээд манай төсөл дээр бас орон нутгийн иргэдтэй ажиллах хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүс болохоор айл болох шинжлэх ухаанд батлагдсан бодит байдал дээр одоо тий одоо бид нэр кор ухдаг ахгүй юу? Энэ хүлэг байна. Энэ хүлрийг ингэж үздэг юм аа. Энэ ингээ ийм чигтэй байгаа. Энэ хүлэг байхгүй болчих юм бол танаа энэ газар ингээд 15 жилийн дараа ингээд буруу ашигласнаас болоод хүлэрчин байхгүй болно. Хүлэрчин байхгүй болохоор чиг байхгүй болохоор энэ усны ундрах чинь багаснаа гэж маш их тайлбарладаг. Одоо энэ 4-р зургийн дээр болохоор бид нарын хашаас ингээд хашаа харагдаж байгаа байхгүй юу? Мэдээж хашааны дотор маш их одоо ургамлын биомас ихтэй олон төрөл зүйл биш яг чиг намархах газрын өргөлөд ургаж байгаа гэсэн. Миний сууж байгаа хэсэгт болохоор нэлээд том хашаа байхгүй юу? Тэгээ энэ маань юу гэсэн үг вэ гэхээр жижиг тал байг эхлэж хашаад үний ус тэр ундрагыг нь одоо бүртүүлж өгснийхаа дараа бид нэр зайшгүй одоо том хэмжээгээр шаардлагатай болдог. Тэгээ энэ дээр бол 80% дэмждэг 20% нь бол ойлгох юм уу? Тэгээ одоо гэтэл нөгөө хашаа маань нэвтэрсэн байх жишээний. Тэгээд энтэй холбоотой бид нар яадаг вэ гэхээр нутгийн хүүхдүүдийг бас урьдаг. Одоо энэ ургамал бол ингэж амьсгалдаг. Ингэж одоо хүлэмжийн хийг шингээдэг учраас энэ ургамлыг бид нэр хайрлах гамрах хэрэгтэй. Ус бол чухал. Усны одоо чанар маш чухал учраас бид нар усыг одоо зөв зохистой хэлбэрлэхийн тулд малаа ингэж услах шаардлагатай байна гэдэг хөөрхөн нөгөө хүүхдүүдэд зориулсан мэдээллийг хүргэдэг. Одоо нас биед хүрсэн том хүмүүст болохоор айл болох судалгаачнуулын дээр үндэслэн мэдээллийг хүргэхээр бол зорж ажилладаг байгаа. Тэгээд магадгүй ном тохиомол ч юм уу сурах бичиг дээр энэ хүлэр цэвдэг аль эсвэл энэ тухайсан экосистемуудын тухай ойлголтууд ороод ирэх юм бол энэ хүмүүс нөгөө зөвхөн анх удаа надаас сонсно гэсэн үг биш байхгүй. Тэгээд олон зүйлээс их сурвалж аваад ирэхээр арай өөрчлөгдөх байх гэж найдаж байна. Яа баярлаа. Өнөөдрийн хичээл маань энд хүрээд бол өндөрлөж байна. 1 цагийн хугацаатай бол байна. Та screen share авч үзээс би хэлбэлж байна. За. За тэгээд бүртгэлийн формсыг бол дахин биш 1 удаа явуулсан байна. Тэгэхээр одоогоор болохоор 60 хүн бүртгэлээ илгээсэн байна. Тэгэхээр би комент хэсэгт дахин бүртгэлийн формсыг явуулчих. Хэдүүлээ энэ бол 93 ер нь бол 100 хүртэл бол хүн байсан. Тэгэхээр бүртгэлийн формсаа бүгэлж амжаагүй бол бүглөөрэй. Бүгэлсэн бол хэдүүлээ камера нэх боломжтой бол хэдүүлээ камера нэгээд зурган байдлаар хэвчээ баталгаажуулаад авцгаана.
Өмнөх форумс, өмнөх бүртгэлтэй холбоотойгоор мэдээлэл хүрэхэд энэхүү вебинар болохоор 6 сарын төгсгөл хүртэл бол явагдана. Тэгээд сертификат авах болцол маань болохоор 5 болон түүнээс дээш сургалтанд суусан байх хэрэгтэй. Тэгэхээр 6 сар бүтэнхээр 6 сарын 4-7 хоног өнөөдрийн бүртгэлийг бөглөсөн байлаа гэж бодоход 5 удаагийн хичээлдээ суугаад сертификат авах болцол маань хангаж байна гэсэн үг. Тэгэхээр заавал өнгөрсөн бүртгэлүүдийг бол бүлэх шаардлагагүй байгаа гэсэн үг байгаа шүү. Тэрүүнээс хойш хичээлүүдтэй идэвхтэй суугаад бүртгэлээ сайн бөглөөд яваарэ. Зя 76 болсон байна. Энд яг одоо бол 89 хүн байна. За тэгээд камера нэг боломжтой бол камера нэгээд юу яцгаа хэдүүлээ. 6 авцгаа. За поза бариарай. Олуулаа байгаа учраас нэлээд олон яг дээдлийн коммент дээр байгаа шүү. Чата жоохон гүйлээ хараарай. За нэг дахиад төрлөө. За хамгийн сүүлийнх нь. За нээх боломжгүй байна гэдэг чинь нөгөө нэг юу авах хэрэгтэй. Мэйл цуглуулж байгаа учраас нэг хүнийг олонныхан бүртгүүлэхгүй үүднээс таад маань нэвтэрч орох шаардлагатай байгаа шүү. Тэгэхээр нөхөө бүртгэлийн форумс нь 35 хүртэл бол нээлттэй байх учраас юуны дараа түр хадгалаад авсан байх юм бол дараа нь бүглэх боломжтой гэсэн үг. За тэгээд өнөөдрийн хичээлд орж ирсэн. Нэг юм асууж хөө. За Дараагийн энэ сургалт хичээлүүд маань хуваар нь тодорхой гарсан байдгүй. Ер нь хэмжээ байдаг. 5 гараг бүрийн 7:30-аас байгаа. 6 сарын цаас. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн хичээлд идэвхтэй орж ирсэн бүх оролцогчдоо баярлалаа. Тэгээд маш сонирхолтой ихтгэл тавьсан нандин цэцэгтэй бүгдээрээ баярлалаа илэрхийлээд реакшн дарцгаая. Зүрх даруултан сайн. Тэгэхээр манайхан маш олон хэлгээж байна. Тэгээд энд бас нөгөө сургуулийн хүүхдүүд маш их байгаа маань, сургуулийн багш нар бас байгаа маань хэрвээ яг судалгаатай холбоотой тий хүүхдүүдийг судалгааны сайтыг очоод танилцуулъя гэх юм бол нартай холбогдорой. Би одоо өөрийнхөө сурж байгаа бахан ч гэсэн мэдлийг та бүхэндээ хайр найргүй хуваалцмараа шүү. За маш их баярлалаа. Та хэд маань бас мэйлийг нь авсан байх. Би давхар юу яа? Саяны нөгөө Earth School Mongolia дээр бас саяны постн доор нь мэйлийг нь үлдээчих болох бах тийм ээ. Болно. За тэгэхээр холбогдох сонирхолтой хүмүүс ах юм бол холбогдоорой. За тэгээ өмнөх хичээлүүдийг болохоор манай YouTube хуудаснаас үзэх боломжтой байгаа шүү. За тэгээд дараа 7 хоногийн 7:30-аас дахин уулзцаая. Бүгдээрээ сайн хамраарай.